산자담제도외고 널제진병어원에 건축선진사와대 라만남라 찬사로 자 нийт монголчуудын амар амгалан айлтгая. За өнөөдрийн нэвтрүүлгээр жасаа хурлын тухай товчхон мэдээлэл оруулах гэсэн юм аа. За жасаа хурал гэхлээр ямар хурал байх вэ гэхлээр ер нь бол манай богд 8 дугаар богд Живсэн дам хотогт энэ Дамбад Аржаалын хийдийн хойно Дашчин хорлын хийдийн урдхан талд нэг намар жасаа хурлаа хуруулсан нэг түүх би багшаасаа сонсч байсан. За тэгээ багш маань нүгэж альж байсан бай гэхлээр 8 дугаар богд хаан өөрийн одоо хатан дондууд улам хатантайгаа нэг бараа болоочтой цуг их ядуу жоохон даржин тийм дүр төрхөөр тэр Дамбад Аржаалын хийдийн хойно морилж агаад нэг өдөр өөрийнхөө дэргэд байдаг совин лама за маргааш одоо жасаа хурал оруулнаа. Чинийг өрөөнөөс нэг лам залаад ирээ гэд. Тэгээд одоо совин лама явуулсан гэж байна. Тэгээд совин лама нь одоо өрөөнөөс нэг лам залаад ирсэн. Морин дээр суулгаад морин хөтлөөд тэгээд богдыг харангуйтаа мориноос буутсан гэдгийг. Тэгээд богд нөгөө совингаа наваа буцаараа гэлээсэн. Тэгээд совин нөгөө ламыг аваад буцаж яваад тэгээд одоо буцахтаа одоо богд одоо ламыг яасан юм бол доо буцал гэдэг байна. За яг хэнийг залах вэ гэж бодож байгаад тэгээд Бижээгийн аймгийн их лам Дамдын сүрэнгааг залсан гэдэг юм. Тэгээд богдын тэр морилж байгаа газар нь одоо совин лам нь Бижээгийн их лам Дамдын сүрэнгааг залаад ирсэн богдыг харангуйтай Дамдын сүрэнгаа мориноосоо буухгүй морин дээр айл морилаад. Тэгээ морины уян дээр ирэхээр богд мориноос нь түшиж буулгасан чинь морин дээр нь нэлээд сайн яварч тарж байгаа тэгээ буусан гэдэг. Тэгээд одоо богд их ламгаа Бижээгийн аймгийн их ламгаа Дамдын сүрэнгааг гэртээ залаад тэгээд хатан одоо дондууд болон хатан цааванд бариад ингээд яриа хөөрөө үхтүүх шашин амтны тухай яриа хөөрөө ярьж агаад за тэгээд ламгаа таныг одоо би нэг жасаа хурлаа хуруулах гэсэн юм аа. Тэгээд таныг одоо хүрэнээс ингээд заллаа. Тэгсэн за тэгвэл богд минь тэгээ юу мал хотлохлоор жасаа талгаа уншия гэсэн баг. За тэгээ богд нэг богд гадаа нэг 7 ямаатай байсан гэдгийг. Тэгээ 7 ямаа нь орой нэг нар буухын алдар наашааны ирээ тэгээ хашааныгаа гадуур л гэрийн гадуур нь л байгаад байсан. Тэгээ мал хотлож юу л гэж асуугаад байж. Тэгээ мал хотлож яана совин гарч харснаа. Мал хотлсон байх шүү богд минь гэдэг айлцсан. Тэгээ 7 ямаа нь хашаанд орчихсон байсан. Тэгээд за нэг далганы идэ тавиа гэдэг Дамдын сүрэнгаа их ламгаа хийсэн чинь богдын хатан нэг тавган дээр нэг гавжийн дугуйны хугархаа нэг тоос өөрөө мааруулах нэг ээзги яахан ядмагдуухан идэ тавиад. Тэгээд бурхны ханамын тавиад их ламгаа Дамдын сүрэнгаа Дашчирын сан айлцсан гэдэг. Тэгээд Дашчирын сан айлдаад тэгээд дэвний давгийн гурав сайхан уншиж өгөөд тэгээд богдын жасаа таллах сайхан болсон гэж юм түүхтэг байдаг. За энэ яагаад ингэдэг вэ гэхлээр ер нь монголчууд бол намар цагт жасаа талгаа хуруулж буян хишгээ дуудаж сайн сайхныгаа өрөөж ингэдэг уламжлалтай. Тийм учраас манай зүүрээ Дашчирын хийдээс энэ 2026 оны 8 сарын 28-нд бэлгийн тооллын намрын 9 сарын 15-ны өдөөс хойш 14 цагаас байна уу? Гонгор бурхан болоод намсраа сахиусны одоо бомб дахих ийм үйл ажиллагаа болох гэж байна. Тэгээ бомб дахина гэдэг нь юу вэ гэхээр
Ер нь бол тэр бомбон дотор ч олон одоо янзын нарийн нандин одоо зай хийгээд тэрийгээ сайхан одоо шүншигээд 18 сайхан хийгээд ингээд яг л одоо гонгор бурхан бодтой намсраа бурхан бодтой орших тийм одоо бомбыг одоо бүтээдэг. За тэр бомбыг бүтээгээд тэгээ намар цагт дэлгэрийн сайхан цагт тэр бомба дахиулж жасаа даалга оруулдаг юм аа. Тэгээ энэ намцраа сахиус, гонгор сахиус эдгээр бол одоо 10 хангал ерөнхийдөө бол 10 хангал гэж олон сахиус байгаа л да. Тэгвэл бол энэ гонгор сахиус, намцраа сахиус хоёр бол эдийн талдаа бол нэлээд адис жанлаг ихтэй одоо бүтгэхтэй хурдан ийм юм. Тэгэхээр энэ намсраа сахиус болоод гонгор сахиусны бомбыг уншуулсан улсууд бол хийх ёстой зүйл байна. За тэр хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр тэр одоо хамгийн нэгдүгээрт одоо сэтэрхий аяганд хоол унд иддэггүй. За тэгээд хар хувцс өмсдөггүй. За илжигний мах цах идэхгүй гэх жишээтэй ийм. За тэгээд одоо бомба одоо сайхан тахиулаад даалга хишиг даалга авахуулаад энэ одоо номон сайхан сууцгаагаад тэгээд одоо бид нэр аз жаргал сайн сайхан зүйлийг л одоо хүсдэг. Сайхан байх, нийтээр амгалан тайвах, зур зурхангүй, ган гачиггүй, эв түнжинтэй сайхан байхыг л бодож хийнгүүл ингэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо биднэрт тэгээ сайн явхад бас нэг жохон саад дотхор барцад байдаг. Тэрийг одоо арилгаж чадах зүйл бол биднэрт одоо нөхөр болдог зүйл бол энэ одоо сахиус гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ сахиуснаас бол ялгамжаатай 2 сахиус, гонгор сахиус, намсраа сахиус хоёрын бомбыг дахиад та бүгдийн одоо ажил үйлс дэлгэрэх, нас буян аривдах, хэмэр золбоо бадрах, үрийн үрд одоо тэгс сайхан явах. Ялангуяа монголчууд одоо өвдөө түнжинтэй улс орон хөгжил цэцгэлд улам дээшээ аривдах нийтээрээ сайн сайхан байхын тухайд энэ хурлаа хурахж байна. Тэгэхээр одоо сүсгтэн олон та бүгдийг энэ одоо жасаа хурлын одоо ном хурал уншлаганд ирж залбирч хичээгүй надуудаж жасаа даалга сайхан авахлахыг та бүгдэд хүсэж байна. За тэгээ та бүгдийн маань үс 10 зүгтээ сайхан дэлгэрч өрийн үр тэгш сайхан найдан жүүдэг шиг өнөр өтгөн намсраа бурхан шиг баян байх болтойгоо гэж өрөөл тавь. Бурхан багшийн айлцсан цагаан шүрдэн номонд ложоо цоврж үжи, донжоо томорж үжи гэж 100 жил амьдрах болтойгоо 100 намрыг үзэх болтойгоо гэж. Тэгээ намар цаг бол их сайхан цаг юм. Бүх юм жигдэрсэн сайхан цаг. Урд одоо Чингис хааны үед бол цагаан сараа манайхан намар цагт хийдэг юм байсан байгаа. Тэгээ хойшоо татаад жилийнхэн хаврынхэн сард одоо болгосон гэдэг. Тэгэхээр намар цагийн жасаа даалганы хуралда идэвхтэй сайхан оролцохыг та бүгдтэй айлтгаж байна. За баярлалаа.